Энэ бол Должингийн Отгон баяр. Тэрээр хувийн бизнес, гоо сайхны салбарт тасралтгүй 8 жил ажиллаж байгаа тэмцэгч нэгэн юм. Ганзуу Огийн нэрээр нь нутгийн иргэд түүнийг сайн мэднэ. Уул ус, газар шороо, нутаг, эх орноо хайрлан хамгаалах чин хүсэл эрмэлзэлтэй нэгэн юм. Тэрч бүхэл 2022 оны 12 дугаар сарын 4-нд болсон нүүрсний хулгайн жагсаалд эсэргүүцэж, ховдоос очиж, талбай дээр жигсэн дуу хоолойгоо нэгтгэж явсан билээ. Халзан бүрэгтэй газрын ховор элементийн орд, шатхууны үнийн өсөлт, хөшөөтийн уурхай ашиггүй байж ард иргэдэд өгөөжөө өгдөггүй байдал, замын асуудал гэх мэт олон асуудал дээр тэрээр иргэдийн төлөөлөл болж үзэл бодлоо илэрхийлж явдаг хүн юм. Түүний чин хүсэл нь ард түмний татварын мөнгийг, орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг ард иргэдэд хүртээмжтэй, үр дүнтэй зарцуулах юм. Должингийн Отгон баяр бол 2024 оны Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэний зэрэг ногоон нам 8 дугаар тойрог Наран багаас нэр дэвшиж байгаа залуу үеийн төлөөлөл билээ.